Тэгэхээр кино маань дэлхийн шатрын босоо авраг Акира хэмээх гоц ухаантай төрсэн агуу мастер залуу Супер Блу хэмээх нэртэй супер компьютерийн эсрэг дэлхийн аврагын төлөө шатар тоглож буй өдөр зураглаар эхлэх ба. Акира 1 секундэд 3 нүдлийг тооцоолон харж хүн төрөлхтний түүхэнд байгаагүй чадварлаг нүдлүүдийг хийдэгч Супер Блу секундэд 200 мянган нүдлийг тооцоолон харж тоглоод дэлхийн авраг агуу мастер Акираг маань нүүх нүүдлгүй болтон гацаанд оруулаад хождог. Ингээд Акира Супер Блу хожигдсноороо карьертаа анхны ялагдлаа аваад зогсохгүй тэрээр компьютертой дэлхийн аврагын төлөө тоглоод хожигдсон. Анхны шатарчин гэсэн онцгой хочны эзэн болоод хүн бүхний дог тохуу болж шоолуулаад ууралсан уурандаа шатрынхаа тавцанг хаг зохиж босоод шатрын ертөнцийг бүр мөсөн орхиж бүтэн 3 жилийн турш орсоргүй алга болж өөрт байсан бүх мөнгөөрөө тасралтгүй арх ууж дунд нь эхнэрээсээ ч хүртэл салаад амьдсан байдаг. Тэгэхэд нэг өглөө Акираг өвгөнтийн хүндий дүнөх 3 жилийн өмнө Супер Блуд хожигдох үедээ өмсөд явж байсан хувцастайгаа согтуу хөвтөж байтал дэрэгдэн нэгэн машин ирж зогсоод дотроос нь хар услалтай хоёр залуу бууж ирэнгүүтээ хүчээр машин руугаа чигэд суулгаад өөрсдийнхөө эзэн болох нилээн чинэлэг нэгэн настан дээр дагуулсан ирдэг. Тэгтэл Акира настангаас та юун хүн бэ хэмээн асуудал настан миний хэн байх нь тийм ч чухал биш ээ. Харин чамайг яах гэж энд авчруулсан бэ гэдг нь чухал. Би чамайг сүүлийн 3 жил тасралтгүй хайлаа. Харин чи өөрийнхөө нэр усыг сольж энэ тэрүүгээр архитаа сайхан нуугдаж чадлаа. Би 3 жилийн өмнө чамайг Супер Блутэй тоглох үед чинь чам дээр асар их бооцоо тавиад юу ч хүү алдчихсан навш гэж. За одоо тэр мөнгө төрөгч яах вэ? Гол нь би чамтай шатар тогломоор байна гэж хэлээд бэлдсэн шатраа нэгэн харуултал Акира шатрыг нь харангуйтаа бөөлцөн хурж өгөөд үгүй би шатар тоглож чадахгүй гэж хариулдаг. Тэгсэн чинь настай Акира тэгвэл чи миний өдөөс нэгч нүдл хийж чадалгүй хожигдож байгаа гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг үү гэж хэлээд Акирагийн ноёныг нь унгаах гэтэл Акира 3 жилийн өмнө Супер Блуд хожигдох үедээ ноёноо өөрөө түлхэж унгаасан мөчөө санаад настангийн гарыг нь зурж болиулангуудаа за яах вэ? Би тантай шатар тоглоё. Гэхдээ би шатрын өрг рүү харахгүй шүү гэж хэлээд шатрын өргөө харалгүйгээр нүх нүүдлүүдээ настанд хэлж өгөөд буруу харангаа шатар тоглож эхэлдэг. Ингээд Акира Итали гараагаар шатрын тулааныг эхлүүлж настан хин нүл мэддэг хүнээс зөвлөгөө авангаа өөрийнхөө хамгаалалттай нүүдлүүдийг хийж хид хідэн нүүдэл хийгдсэний дараагаар Акира цонх руу дөхөөд гадаах дүрсийг хартал барилгынх нь гадаа хэсэг бүлэг хүмүүс шатрын буудлууд дээр энэ хоёрын өргөний бариллуудыг эзэлж гисэн өөдөөдөөсөө хараад зогсцоож байдаг. Тэгтэл настан нэг хүүгээрээ Акирагийн хүүгийн нийтдэл гадаа шатрын буудлууд дээр зогсож байсан хүмүүсийн нэг нь өвгний нүүсэн нүүдлийн дагуу урд игнэн зогсож байсан хүнийг ирээд тутаглаад нгаачдаг. Тэгсэн чинь Акира цочирдоод настангаас та яг юу хийгээд байгаа юм бэ? Сайн миний харсан гадаах үзэгдэл бүгдээрээ хуурамч үсттэй гэж асуудал настан. Шатрын хүү бол зүгээр л нэг муу энгийн цэрэг. Ердөөл нэг энгийн цэрэг амиа алдах төдийхний төлөө санаахаа бүүчлээ гэж хэлтэл Акира насныг худлаа хэлж байна гэж бодоод гадагш гараа тутгалуулж унсан хүний цээжнээс хутгийг нь сулан автал тэрээр Акирагаас чиний дараагийн чинь нүүдэл юу вэ гэж жаргалтайгаар асуугаад амьсгал хураадаг. Тэгтэл шатрын өргөдөр зогсож байсан хүмүүс генетикийн хөдөлгөөнд орцгоогоод Акираг амьсгал хураасан хүнтэй норхин алга болцоотол гудамжаар явж байсан бүсгүй Акираг хүн алчсан байна гэж хараад үнэхээр муухай орилдог. Үүний дараа киноны сэн солигдож Акира хүн амны эрг гарсан газрыг орхиж зүгтаагаад өмнө нь эмчлүүлж байсан Томото хэмээх нэртэй эмчийнхээ ажил дээр нь ирээд мэдрэлээ үзүүлэх гэтэл эмчин Акирад чамайг дахин харсандаа туйлын баяртай байна. Эхнэр чинь чамайг сүүлийн 3 жил цөхрөлтгүй хайж байгаа. Ингээд ер нь чи эхнэртэйгээ уулзахгүй юм уу гэж сухта зэрэгцэн Акира эхнэртэйгээ өнгөрөөсөн хамгийн сүүлийн мөчөө иргэн санах ба тэрээр Супер Блуд хожигдсноосоо болоод шүн бүр шатрын өргөнүүдэд алууж байна гэж зүүдэлж стресстэй хөөх юм уу эхнэрээ хаяад явчихсан байдаг. Ингээд Акира түрүүхэн болж өнгөрсөн хүн амны хэргийг эмчтэй хэлээд надад psychiatrist эмчилгээ хийж өгөөч гэж гутал эмчин. Чи ядаргаанд ороод тэрнээсээ болоод дэмирээд хийм хараад байгаа юм шүү. Гигийн цагаан өдрөөр гудамжинд хүмүүс нэгээ хутгаж ална гэж юу аах вэ? Чи эхлээд гэртээ очиод хэд хоног сайхан амарчих гэж хэлэхдээ зэрэгцэн Томодогийн ажлын өрөөний принтерээр нь Акирад хандан чиний дараагийн чинь нүүдэл юу вэ гэсэн асуулттай цаас хэвлэгдэн гарч ирдэг. Тэгтэл Акира үүнээс зүгтах боломжгүй юм байна гэж бодоод тэмээгээ E3 гэсэн нүүдэл рүү түлхэхийг шаардтал эсрэг тал нь бэрсээрээ Акирагийн морийг нэдэж буй дүрсийг принтерээр нь дахин дамжуулан илгээж үүнтэй зэрэгцэн Томодо эмч газарт татханж унаад амнаас нь цагаан үс саграад Акирагийн гар дээр амьсгал хураадаг ба Акира санамсаргүйгээр Томодогийн ажлын өрөөний хананд нь үлгсэн зургийг нь хартал Томодо морь унж ахуулсан зургаа ажлынхаа хаанд үлгсэн байдаг. Ингээд Акира Томодог өөрийнхөө морь байсан болохыг мөн түүний ууж байсан кофе нь хортой байсан болохыг мэдээд сувилагч бүсгүйгээс тусламж гуйн орилтол сувилагч бүсгүй өрөөнд нь орж ирээд Акирагаас
чиний дараагийн чинь нүүдэл юу вэ гэж хүйтэн хүндий асуудаг. Харин үүнийг нь сонссон Акира эмнэлгээс зүгтэж гараад эхнэртэйгээ уулзахаар гэртээ иргэн иртэл байшин нь аль хэдийн зарагчсан байдаг ба тэрээр настандаа тоглож буй шатрынхаа өргөнүүдийг эргэцүүлж бодоод хэрвээ миний эргэн тойрны хүмүүсээр миний шатрын өргөнүүдийг орлуулж байгаа юм бол миний бирс буюу миний хатан миний эхнэр гэсэн үг. Би хатнаа үнэхээр эрсдэлтэй будал дээр байршуулчихсан байгаа юм биш үү гэж сандраад настангийн ажлын өрөөнд нь эргэж ирээд би тоглоомноос гармаар байна. Би дахин шатар тоглохгүйгээд аль дээр үд шийдчихсэн байсан. Ингээд та миний эхнэрийг хаана байгааг нь мэдэхгүй үз хэмээн асуудал настан чи үнэхээр тоглоомноос гармаар байгаа юм уу? Яг л хамгийн сүүлийн мөчөд ноёноо түлхэж унгаасан шигэ. Тэгвэл чи ингээд ялагдлаа хүлээмжшүүлж байгаа гэсэн үг үү гэж асуусан чинь Акирагийн эго нь хөдлөөд за зүгээр байгаарай тийм байхгүй. Би нэг ч удаа хүнд хожигдож байгаагүй. Хоёулаа тоглоомоо үргэлжлүүлье гэж хэлээд настангийн үдээс хард суугаад хэдэн цаг тасралтгүй нүүцгээсний эцэст ердөө л хоёрхан нүүдлийн дараа Акира хожих нь ойлгомжтой байрлал дээр шатрын өргөнүүд ирцгээдэг. Гэхдээ Акира хожлоо авахын тулд заавал өөрийнхөө бирс буюу хатнаа золиослох шаардлагатай ба хоёр нүүдлийн дараа хожигдох нь ойлгомжтой болсон настан Акира хоёулаа орчноо өөрчилж тоглоцгоё гэж хэлж дагуулад шатрын өргүүд дээр зогсож буй хүмүүсийн дэргэд авч ирээд өөрийнхөө ноёны байсан буудал дээр өөрөө зогсож Акирагч муу ялгаагүй өөрийнх нь ноёны буудал дээр нь зогсоогоод чи намайг хоёрхан нүүдлийн дараа хожино. Энийг чи бит хоёр хоёулаа мэдэж байгаа. Гэхдээ би тэрнээс чинь өмнө чиний хатан руу дайрах болно. Тэгээд чамайг сүүлийн нүүдлээ хийж намайг шалж ялхаас чинь өмнө би чиний хатныг идэнэ гэж хэлээд Акирагийн хатны багийг нээтэл эхнэр нь гар болон амаа хүлүүлчихсэн хар талын тэрэгний дайралт хийх зам дээр нь зогсож байдаг. Тэрж бүх хил настан Акирад одоо чиний нүүх хэлж чи хатнаа золиослоод намайг хожиж болно. Аль эсвэл хатныхаа урдуур орж өөрийгөө золиослж болно. Сонголт чинийх. Харин одоо нүүдлээ хий гэж хэлтэл Акира би хатнаа хамгаалнаа. Учир нь би энэ тоглоомд хожигдох одоо надад ямар ч хамаагүй. Харин миний эхнэр надад хамгаас илүү үнцэнтэй гэж хэлээд хатнаа хамгаалж шатрын дүрмийг зөрчиж ноён буюу өөрийгөө тэрэгний хөл дээр нь тавьж өгөөд хар талын тэрэг нь тутгалуулаад ундаг. Ингээд настан Акираг хутгалуулж унсны дараа инээмсэглэнгээ түүнд баяр хүргээд алгаа ташиж эхнэр нь ч муу ялгаагүй Акирад баяр хүргээд алгаа ташиж гаднаас Акира болон настан хоёрын шатрын өрг болж тоглоомын явцад үгсэн хүмүүс бүгдээрээ амьд сэрүүн орж ирцгээгээд Акирад баяр хүргээд бөөнөрөө алгаа ташцгаадаг ба өөрийгөө хутгалуулаад өвөхээр болчихлоо гэж сэтгэлээр унаад ухаан алдсан Акира мань сэргэж бусч ирээд юу болоод байгааг настангаас асуудал тэрээр 3 жилийн өмнө супер блог зохион бүтээгээд Акирата тоглуулад Акираг хожуулсандаа өнөөдрийг хүртэл харамсаж явсан ба түүнийг буцааж урдийнх нь амьдралд авч ирэхийн тулд ойр тойрных нь хүмүүстэй хуйлдаж энэхүү шатрын тэмцээнийг зохиосон байдаг ба настан өөрөө Акирата огт шатар тоглоогүй. Харин супер блогээр тооцооллуудаа хийлгүүлээд Акирата дахин тоглолтол Акира маань энэ удаад супер блог хожоод нүүх нүүдэл болон тооцох тооцоололгүй болгоод шатаагаад хажигсан байдаг. Ингээд энэ бүхний эцэст секундэд 200 мянган нүүдлийг тооцоолон харах чадвартай супер компьютерийг ялсан дэлхийн анхны шатарчин Акира маань эргээд өөртөө итгэх итгэлээ буцаан авч олонний өмнө их нэртэйгээ тэврэлдэж буй дүр зураглалаар энэхүү кино төгсөж байгаа.